So hi guys. Өнөөдрийн бичлэгээрээ Shiklam-ийн Mekafo-аар нүрээ бодъё. Би тэгээ захиалсан байгаа. Ирчээд. Yay! Ring light байгаа. За, өгсөрчлээ. Одоо хэдүүлээ. Ичидийг харъя. Вау! За ийм байна. Тэгвэл гэрлээ нэмж болно. Өнгийн өрчилж болно. Вау. Ямар цагаан юм бэ? Окей. За аль нь дээрээсээ харъя. За окей. Болсон. Иймэрхүү хат болох баха. Яа, одоо яг үндсэн өнөөдрийнхөө руу оръё. Shiklam-ийн юмнууд байгаа. Вау, ийм их юм цахилуу. Дандаа Mekafo байгаа. Эхнээс нь задлаад шууд нүрээ будаад явъя. Юу загснаа. Зарим нь бол санаж байна. Бүгдийг нь санахгүй байна. Эдрийг харсан чинь ийм олон юм цахилуу. Хамгийн түрүүний юм гоё юу вэ шүү дээ. Уруулыг глосс энийг хэрэглэж үзье. Тэгвэл уруулж байгаа хатцсан байгаа болохоор төгөлөө төрхөд үтсчээ. Shiklam-ийн Mekafo-д нөгөө хямдхан мөртлөө айгүй үнэлгээ өндөртэй гэдэг юм билээ. Хүмүүсийн ер нь Mekafo-чд хүртэл хэрэгэлдэг юм билээ. Тэгээ өдөр тутамдаа бодоход айгүй тохиромжтой. Амархан уусдаг гэж яг хэлчихлээ. Би болохоор 118 strawberry milk гэдэг үг юм байна. Вау, одоо хэвлэх зураад байгаа шүү. Хөөрхөн царилэг юм яасан. Shiklam. Энэ яг глосс нь биш вэ? Нэг өнгөтэй зүгээр юу вэ? Уруулын будаг. Тэгэхээр энийг сүүлд нь будъя. Ингээ орхичээ задлаад. За дараагийн шууд нөгөө сүүдэр тавьж үзье. Яг миний одоо уурын хэрэглэх сүүдэр болохоор энэ нь Benefit-ийн энэ айгуу бас алдартай байдаг. Ер нь гаралт нь айгуу гоё. Би тэгтээ нэг амар сүүдэр тавиад байдгүй. Би зүгээр жоохон хамарлуугаа уусгаж тавиад хацар дээр бол сайн тавьж чаддаггүй. Одоо тавьж сурах гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ надад айгуу удаж байгаа. Энэ жил болж байгаа. Ер нь Mekafo айгуу удаж байна. Ингээ скин кэр бол авдаг. Зүгээр фаундейшн бол мэдээж авдаг. За. Эдгээр нь амар алдартай мөлий. Shiklam-ийн сүүдэр плаш эдгээр нь. Өнөө бүр орлоо. За шууд тавьж үзье. Гоё наа. Ийм юм бэ. За окей. Яаж тавих вэ? Хөөрхөн бүдэг зөөлөн өнгөтэй байна. Бас тод авил амар хэцүү гэж бодсон чинь. Ингэж тавиад за эхлээд ингэж би яа зэ. Агаар тавиад үзье. Ламны хавсдаг юм. Өндөр арил тавьж байгаа. Гүн байна. Амархан уусдаг гэсэн бүр яг үний юм байна. Тэгвэл би энийг ингэж өдрөө оруулчихдаг байхгүй юу? Саад. За. Амар уусдаг байна. Одоо энийг чинь харуулъя. Би л олуулчих. Амар үн сүүдэр тавьж чаддгүй хүмүүс зүгээр юм уу? Гоё уусгаж чаддгүй хүмүүс. Би энэ чинь ачиг гэхгүй. Хамар арил зүгээр юм. За окей. За, драги болохоор. Зэби. Хаа тавьж.
флаш байх хэрэгтэй. Гэтэ амар хөөрхөн савлгаан болгоно амар чанартай юм шиг тэгдэг болоод. Би ерөөсөө амьдралдаа анх удаа флаш хийж үзэж байна. Вау, ямар хөөрхөн царайлаг юм бэ. Амар хөөрхөн гоё өнгөтэй юм байна. Миний энэ болохоор love cake гэх юм өнгө. Focus. Love cake. За. Таад явах хэрэгтэй юм лоо флашиг. Би сүүдрийнхаа дээр нь л гэж ойлгосон. Ингээд тавиад дуусгаад үзье. Флаш амар гоё. Ирүүл харьцтай харагдуулдаг л гэж ойлгоод байгаа. Ирүүл одоо юу гэдэг бодаагүй юм шиг юм уу? Өөрийнхөө харьцаар байгаа юм шиг. Бас аюу амархан уустай юм байна. Тийм байгаа. Тэгвэл би ингээд нэг флаш тавьчихаар амар одоо цогтгүй маа. Би эсвэл өөрөө тавьж чаддгүй яг хаана тавих ч болдгоо гэх юм уу? Тэгтээ нарийн хөлцсөн байна. Тэг надад ийм амар улбар шармаар өнгийн юу бол цогтгүй юм байна гэж би бодсон. Флаш. Надад нэг флаш бэлгэн дээрээ тэр өнгө бол надад цоггойсан. Мэдгүй наа ямар юм. Яг зөв газараа тавьсан уу? За окей, ямар ч гэсэн ингээд явандаа сурна штэ. Сайжирсан байгаа штэ. Тийм. Дараагийн болохоор өсний харандаа гэсэн юм штэ. Тэр маань өсгөө бодчихмаар байна. Энэ хам магадгүй. Биш үү, энэ юу юм бэ? Eyeliner. Өсгний харандаа юм шиг харна. Гэсэн мөрчлөө нэгтэлтэй бороо eyeliner хэрэгтэй юм уу? Гэтэ аюу гоё өнгөтэй юм байна. Бор мөртлөө. Тэгтэж байна уу? Ийм гоё. Би яг одоо болохоор бор өнгөөр өмсгөө боддггүй л дээ. Жохон саарал өнгөөр боддتي, хар саарал өнгөөр. Яг тэгвэл миний ус жохон хард өнгөтэй болохоор тэгтээ бодоод үзье өнгөөр. Нилээн бараан бор. Бас аим гоё зөөлхөн гаралттай байна. Ер нь бодоход амархан бүтээгдэхүүн юм шиг байна. Энэ өнгө надад амар таалагдж байна. Яг бор бол биш. Хар бор гэх юм уу? Хар бор болохоор надад бас цохоо юм шиг санагдаж байна. Ямар зөөлхөн гаралттай байна. Бодоход амархан л гэсэн. Яа. Ихсээ бодчихлаа, энэ арталтай байгаа eyeliner энэгээр нь бас бодвол яадаг гэж магадгүй. Өс зурдаг хөмсгнээ. Тэгтээ сайн зурч чадахгүй. За билээ. Гоё бор өнгийн liner тавьбал гоё юм шиг санагдлаа. Liner нь бол арилахгүй маань хөмсгөн дээр байвал. За юмд ингээд хэдээ зурцсан ч юм. Нилээ юм шиг байна. Хамгаалттай. За ингэсгээд үлдээч түр. Би ингэчэнгүүтээ яа яг өөрийн юунаас болохоор хилээгээ өрхий зурчаад тэнгүүтээ гоё фаундейшн юм уу консилер авч агаад өсгөө цэвэрлждэг байхгүй буцаагаад. Тэгэхээр ингээ өсөг амар гоё цэвэрхэн харагдсан гэх юм уу? Ингээ цэвэрлжтэй. Тэр нэг юу? За бусдын сте мэдгүй байна. Задлаа явчих.
хэвээр битгүй байна юу. За энэ түр бэжиг. Гай битэл түр шүү зэ. Энэ maybe юу аха. Нүдний тэн ах хэвээр санагдаж байна. За юм байна. Аюу гоё natural өнгөтэй юм шиг санагдаад тавсан юм. Надад угаасаа нүдний тэн байхгүй. Би сүүдрээрээ тэн тавьчихдаг байхгүй юу? Oh my god, this гадуур юм тийм. Тийм шүү. Гэхдээ бүр ингээд савлан болгоно амар чанартай байна хөө шинээс авсан гэхэд. Өдөр тутмын хэрэглэхээр өнгөд аваад. За би айлын өнгнөөс нь тавихгүй юм өдөр. За зүгээр энэ цайвар өнгнөөс тавьчих. Арай цайвар нөө. Зүгээр суур тавихад зүгээр юм шиг байна. Даг юм шиг. Боцно юм байна. За ч гэсэн ингээд хэлээд яа. Нэг ингээд явчих. Энэ бол угаасаа л зүгээр нэг суур тавихаар л юм байна. Тэгэхээр арай тод өнгөөр явъя. Тод бороор. Тод бороос нь авчлаа. Бас л зөөлөн гаралттай юм шиг байна. Гэхдээ тэний хувьд зөөлөн гаралтай байхыг сайгүй мэдгүй байна. Пигмент өндөртэй багтай гэж байдаг бах миний бодлоор. Энэтлэн арай шууд урдаас эхэлсэн. За тэгэнгүүтээ гоё саанаас нь жоохон тавьчих тийм үү? Уруугаар авч агаад. Анхны үрэлтэй. Яг юм. Голдоо тавих хэрэгтэй гэж ойлгоод байдаг шүү дээ би сааг. Саан ч гэсэн амар гоё. Natural lookтэй юм байсан. Зөвлгөөн гарт юм байна. Очроо саа тавьсан юм шиг биш. Харагдаж байна уу? Тэгээд жоохон харагдал ханал. Эхийг тавьчих. За би өөрөө саруулъя. Ингэж харагдаж байна. Таалагдлаа хэвээр хөрх юм байна. Гоё тэнтэй боллоо. За. Мөнгөр юу байна? Энэ хайлайтер хаа. Хоёр суудар захиалсан юм бах та. Тийм шүү. Хоёр ирсэн шүү. Би хоёрыг захиалаг баха. Энэ цаанаасаа хоёр ирсэн юм бах та. Вау. Зэстэ нэг хэсэгтээ суудартай боллоо. Нэг нь нэр тэгвэл хайрцагт нүгтэй чи. Бэлэг байсан бол энэ notification нэмэрээ. Баяна. Энэ бүх савлаатай юу л ах хэвээр даа. Хайлайтер. Энэ яг энэ цагаан яг юм баг. Стэнээр задлаа шитэл. Бас ямар хөөрхөн царайлаг гоё цагаан өгтэй юм. Цагаан гэсэн энэ дэр юм. Хайлайтер болохоор ийм юм байна гэсэн. Би хайлайтерыг болохоор энэ дээрээ нэг жоохон тавиад энэ хүснийхэн доор жоохон тавиад амарныхаа энд тавиад үзүүр дээр тавиад энэ дээр тавиад эрүүн дээрээ тавиад тэгэл болоо даа. Ингээл эдрийг явуулчихжээ. Юу гэсэн чинь уустгүй ч өдр. Уусах нь уусч л даа. Амар юу юм бэ?
Сайн гард юм байна. Сонсны бодоход айгүй тод гард юм байна. За. Гэрэл тавихаар юм болж надад л амар таалагдж байна. Яг энэ магадгүй юу хаа юу нөө лип ойл уу? Lip care гэсэн мэн. Care гэсэн мэн. Хөөх юм бэ? So cute. Cute. Яа, энэ ямар хөөх юм бэ? Би нэг өдөг авсан баха. Тэгсэн чинь үгүй байна. Ийм ягаан үгүй. Яар чихлэг өнөртэй байна. Ямар гоё өнөртэй юм бэ? Бас нэг амар гоё. Яг Dior мөр шиг гоё перфекттэй юм байна. Нөгөө ийм яг юутай юм чинь төрөхөд нэг амар кайфтай биш байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ бүр нэг ийм болохоор сайн харуулъя. Тэгээ ийм байгааз нэг ийм тэр амар гоё мэдрэмж өгч ин төрөхээр. Энэс салах гахаа одоо. Надаас ганцхан класс гэдэг байхгүй юу? Тэр маань жоохон боронктой болохоор яг нэг ийм ингийн үед төрөхдгөө гэх юм уу? Мейкап хийгээгүй үедээ төрөхөд жоохон тохиромжтой байна. Нийстэй гоё юм байна. Тэгснэ энэ юм нэг юу юм бэ? Мат. Тэгэхээр ингээд амар гоё, кул, барихад гоё юм байна. Энэ гаднах юу мат юм байна. Вау, өстэй гоё ялаа. Өөр юу байна энэ? Би консилер авлаа байна. Консилер гэж магадгүй. Энэ нөгөө юу юм? Green гэдэг. Нүуний улаалт дардаг. Би маань найз хэлсэн надаа. Тэгээд будааг үедээ ч гэсэн ингээ улаацсан үед газраа ингээ бүрхээ гарчаар будааг мөртлөө ингээ улаахгүй амар гоё идэг гэсэн. Ийм нөгөө. Тэгээд будалтын доор бүрчих юм бол баг нэг амар крем хэрэглэхгүй. Жохон газраар хэлэл гарч юм шиг үлээ. За. Дараагийнх нь юу вэ? Гэл гинүү. Юм бол айлайнер авсан гэж магадгүй. Хөмсгний маскара авсан юм уу? Зөв юм авсан байж тээ яа нөө. Тэгснэ талтай юм амар сүртэй браштай жах шиг. Энэ бас яг гоё хөмсгөө бодохгүйгээр бодсныхаа дараа бас ингэ үсийн үсийн амар босгох юм бэ? Тэснэ шууд ингэ барьцдаг гинэ. Ийм байна. Вау, энэ бүр амар гоё юм шүү дээ. Одоо энэ буцсан тал нэгээд бүр амар өстэй юм шиг болчихж байгаа зэнтэлний юм. Вау. Тэгвэл Тэнгүүтээ маскараг бодвол амар барьд юм шиг байх юм. Одоо чинь ингээд босгочоор шууд ингээд амар босоод үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ жоохон гоё налуулаад тэг ингээд орчихоор амар гоё юм шиг. Үсгтэй юм шиг өмсөг харагдаж байгаа. Миний хөмсөг угаасаа өсгүүлтэй. Амар шингэн өстэй. Тэгсэн чинь энэ амар гоё юм. Хөрх өстэй юм шиг харагдуулж байна. За энэ бас юм савлгаан гоё юу юм бэ? Мат юм байна. Таалагдлаа. За одоо ерөөсөө хоёрхан юм лээ. Энэ угаасаа лайнер хаа.
Би лайнер их гоё сайн зурж чаддгүй маа. Тэгтээ зэм чинь бүрхэд үзье. Амар нарийнхан юм байна багсна. Би зүгээр харандаагаар ингээд дотортлын тодруулчихдаг байхгүй. Зүгээр ингэсгээл орхичээ. Би өөрөө хөмсгний харандаагаараа болохоор бас юм гоё нарийнхан үзүүртэй өвчтэй. Угаа ингээ харлуулцдаг гэх юм уу? Тэгэхээр амар гоё нүд тодор тийм. Яа болсон би түрүү нэг юу задлчаад орхицсан шүү дээ. Тэр болохоор харуулаг орхицсан энийг. Энэ нэг ийм багстай сармасны бодгоод ямар ч юм юугүй. Амар юу байгаа юм бэлээ шүү дээ. Вайрал болоод байгаа юм бэлээ. Би бас туршиж үзгээд тэгэнгүүт тэгэхээр жоохон сармасад ирвэл хитэл. Би тэгтээ юу аваагүй юм бах та. Паудер аваагүй юм бах та. Эхлээд энэ яц тийм үү? Өөрийнхөө хэрэглэдэг паудернаас хитрхийн гэлээгээд байгаа хэсгүүдэд жоохон дарч тийм үү? Би өмнө амар юм глоуги байх дуртай байсан байхгүй юу? Одоо тэгсэн чинь юм будаагүй юм шиг. Жоохон майтарстай бол гой санагддаг болсон. Угаасаа минийх ингээд будчихаар явандаа жоохон гэлэчээд дээ. Тэгэхээр ерөнхийд нь ингээд жоохон та гоё юм. Тэгээд таалагдчих шүү. За одоо сармасаа бат юм. Ер нь буудаггүй байвал надад айгу таалагдана. Энэ уг нь ингээд бодоход амар юм байна. Тэгтээ сармусыг салгадгүй юм байна гэж би ойлголоо. Ягаад гэвэл чи нөгөө юу байхгүй байгаа шүү дээ. Браш болохоор за би өөрийнхөө яг сармусны будагны брашаар нь эхлээд ингээд салгаад байгаа зэ. Одоо гой салж байгаа байхгүй юу? Тэгвэл нөгөө өснүүд нь хоорондоо ингээд нийлцгээр онцгүй. Ойлгож байгаа шүү дээ. Тийм юу л заа. Өгтөд бол ойлгож байгаа. Урт болгодгийн хувьд бол урт болгод юм байна. Уртсагч нь бол дэжгүй юм байна. Тэгээд яг брашаар чинь бид нар нэг юм энтлийн зах махаа ботоод амирх зүйдэн шүү дээ. Ягаад гэвэл цаадаа ярьсандаа хүрчих гээд. Энэ болохоор тэрийг юм утаад амар юм. Тэр гоё урт сож төгрүүлтэй юм байна. Одоо цармасаа бодоход амар мэдэгдэж байна. Таартаа. Тэнгүүтээ одоо гол нь энэ итэр ингээд нийлээд байгаа. Тэр тэнгүүт энийг яах юм бэ? Энэ сармасны будгаар байлгаж чагаад энийхээ прешер салгаад өгөх юм. Yes. Юу харагдав? Тэг буцсан тал бодаагүй та шууд ингээд гоё сармас хүмүүс өргөдөөд ирж байгаа тэр амар мэдчихээн тий. Шууд нэг нүд тамраал амар гоё болж. Окей, гоё юм байна. Нүдлээ бодох юм. The last one нэг энэ одоо бас close юм болов уу? Уруулын л тэгдэг баг. Одоо нэг миний хүлээж исэн юу маань вэ? Hip oil маань вэ? Юу нүү? Jelly wow гинэ. Jelly wow. Би сая ингэж харуулчихад mom гэж уншаад. Энэ болохоор яг нэг багсны юм Dior их шиг байгаа. Dior авахгүй ч гэсэн явах тий. Нэг Dior авах мөнгөөр баг бүтэн product авчиж байгаа зү. Products. Энэ гоё oil мэдрэмж өгч байна.
Бас энэ багсны гоё. Гэл ямар. За түрүүний нөгөө сүүл тавсан юугаад хэрэглэж үзье. Чи хамгийн ихэн задлсан. Уруулын бодгаар төрхөж үзье. Чи ямар өнгөтэй юм бэ? Миний ямар сонирхолтой. Яг. Багсан сайн гоё юм. Амар тод өнгөтэй харагдаж байгаа. Одоо би ингэ дурыг тавлаа. Тийм байгаа. Тэсвэрчлээ амар хөөрхөн бүдгэн гард юм байна. Яа энэ та нарыг мэдэрдэг ч болоос энэ хурж байгаа мэдрэмж нь ямар гоё юм бэ? Ороолон дээр. Л ороолаа ингээл гоё мэдрэмж өгч. Энэс амар гоё юм байна. Класс юм байна. Миний нүүр ингээд энэ лүүн дээр яагаад амлаа? Гэрэл тусгацсан болохоор юм амар юу харагдаад байгаа юм. Глови нэг амар юу харагдаад байгаа юм. Би ингээд нөгөө гэлэлтэй ингээд арчиж байгаа байхгүй юу? Гэрлэндээ л юм байна л да. Зя. Finally дуусчлаа ер нь бүх. Хэсэг манай бодоод дуусчлаа. Ямар энэ да? Надад бол бүр амар таалагдлаа. Йоо миний 2 хараа автцсан байгаа. За окей. Миний энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд маш их баярлалаа. Ийм мейкапын бичлэгүүдэд дуртай байвал би бас хөөрхөн брэндүүдийг туршиж үзээд гоё бичлэг хийж болно. Яагаад гэвэл би өөрөө мейкап хийх амар сонирхолтой. Өөр дээрээ гоё юм туршиж үзээд мэдээж хөөрхөн болох дуртай эмэгтэй хүн охтод болгоно л тийм дуртай байх. Тэгэхээр намайг үзхийг хүсэх юм бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Би яг тэр саналуудыг харж агаад гоё брэнд сонгоод бас юм мейкап продуктуудын бүгдийг авч агаад гоё нүрэн дээрээ туршиж үзэж болно шүү заяа. Тэгээд гоё үнэлгээ өгөөд та хэд санал болгомоор байна уу, болгомооргүй байна уу гэд явж болно. Би яг өнөөдрийн шиг ламын бүтээгдэхүүнүүдийг болол үнэхээр санал болгож байна. Маш хөөрхөн хямдхан үнэтэй. Тэнгүүтээ би энэ өнөөдрийн бүх авсан юмнуудаа нийлүүлээд ийм үнээр авсан байгаа. Би яг энэ дээр тавьчих юм үнээр авсан байгаа. Тэгээд надад бол үнэхээр сэтгэл хангалуун гоё хөдөлთა авалт байлаа гэж би бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсанд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк, comment, share тэгээд subscribe дараагийн бичлэгийн маань хүлээгээрэй. Subscribe дарах юм бол мэдээж notification очно дараагийн бичлэгүүд маань. Тэгэхээр гоё ойрхон бичлэгүүд оруулан явж байгаа, бас суралцаа явж байгаа болохоор намайг дэмжээрэй. Би ингээд саб энтер дарчих юм бол аюу гоё урам аваад хурдан бичлэг хийх хүсэл маань илүү төрөх байх гэж би бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийн маань үзсэнд маш их баярлалаа. Bye bye.